Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хөрөнгө оруулалтын тухай ярилцах болно. Магадгүй та өмнө хөрөнгө оруулалт гэж сонсч байсан байх. Тэгвэл энэ удаа илүү дэлгэрэнгүй буюу танд яг ямар ач холбогдолтой болох, мөн яагаад хүн болгон үнийг ойлгох ёстой талаар ярилццгаая. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэж юу вэ? Хөрөнгө оруулалт гэдэг бол өнөөдөр та тодорхой хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө мөн өөрийн чадвараа зарцуулж ирээдүйд илүү их үн цэн бий болгох явдал юм. Хэрвээ та зөвхөн цалингийн орлоготой бол хөрөнгө оруулалт хийснээрээ өөр орлогын хөсвөртэй болох боломжтой. Жишээлбэл та Монголын хөрөнгөний биржээс ямар нэгэн компани хувьцаа авсан тохиолдолд тухайн компани ашигтай ажиллавал та ногдол ашиг өгөөж хүртэх боломжтой. Мөн хувьцааны ханш өсвөл та худалдаж авсан хувьцаагаа зарж борлуулан ханшийн өсөлтнөөс мөн ашиг хийх боломжтой. Ингэснээр та зөвхөн ганцхан шийдвэрээрээ хоёр өөр орлогын хөсвөртэй болох юм. Хоримтлал ба хөрөнгө оруулалт. Ихэнх хүмүүс хэлдэг би чи хадгаламжтай шүү дээ. Энэ маань миний хөрөнгө оруулалт гэж. Гэхдээ хоримтлал ба хөрөнгө оруулалт гэдэг нь хоорондоо өөр ойлголт бөгөөд өөрөөр зорилготой. Хоримтлал гэдэг нь мөнгө хамгаалах, арай илүү аюулгүй байх тухай ойлголт. Хэдийгээр та банкны хадгаламжинд мөнгө хадгалж хүү авдаг хэдий ч бодитоор таны мөнгө өсдөггүй. Учир нь инфляц гэдэг зүйл таны мөнгөний үн цэнийг үргэлж алдагдуулж байдаг. Харин хөрөнгө оруулалт бол таны мөнгөний үн цэнийг үргэлж өсгөдөг. Хэдийгээр тодорхой хэмжээний эрсдлийг дагуулдаг хэдий ч урт хугацаанд илүү өндөр өгөөжийг бий болгодог. Жишээ авч үзвэл хэрэв та жилийн 12% хүүтэй банкны хадгаламжинд 100 сая төгрөг хийсэн тохиолдолд жилийн дараа 12 сая төгрөгийн хүү авна. Гэхдээ бодит амьдрал дээр инфляц болон татвараа хаснаар та гар дээрээ ойролцоогоор 3 сая төгрөгийн бодит өгөөжийг хүртэх болно. Харин жилийн 20% хүүтэй компани бондонд хөрөнгө оруулснаар жилийн дараа та инфляц болон татвараа хасны дараагаар ойролцоогоор 10 сая төгрөгийн өгөөжийг хүртэнэ. Энэ нь юг харуулж байна гэвэл хадгаламж бол таны мөнгийг хамгаалдаг, харин хөрөнгө оруулалт бол таны мөнгийг өсгөдөг. Инфляц гэдэг бол таны мөнгөний үн цэнийг үргэлж алдагдуулж байдаг. Магадгүй та өнөөдөр 100 сая төгрөгөөр худалдаж авдаг байсан зүйлээ дараа жил 110 сая төгрөгөөр авах боломжтой. Яагаад хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай вэ? Нэгдүгээрт инфляцаас илүү өсгөх. Та өөрийнхөө мөнгөний үн цэнийг хадгалахын тулд инфляц буюу бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс илүү өндөр өгөөжөөр хөрөнгө оруулалтаа удирдах шаардлагатай. Хоёрдугаар, тэтгэврээ баталгаажуулах. Зөвхөн тэтгэврт найдах нь эрсдэлтэй бөгөөд та хөрөнгө оруулалт хийснээрээ өөрийнхөө санхүүгийн бат бөх байдлыг бий болгож чадна. Гуравдугаарт, санхүүгийн эрх чөлөө. Орлогын олон их өсвөртэй байх нь таныг дан ганц цалингийн хамаарлаас гаргаж чадна. Хөрөнгө оруулалтын зарчмууд. Амжилттай хөрөнгө оруулагч болгон дараах 5 зарчмуудыг баримталдаг бөгөөд нэгдүгээрт, мэдлэгт хөрөнгө оруулах. Үргэлж суралцж мэдлэгтэй хөрөнгө оруулах нь өөрийн хөрөнгө оруулалтыг ойлгоход хамгийн чухал. Хоёрдугаарт, эрсдлийг ойлгох ба хянах. Өөрийн санхүүгийн байдал болон зорилготой тохирсон эрсдлийн төвшин тодорхойлох хэрэгтэй. Гуравдугаарт, тодорхой төлөвлөгөөтэй байх. Ямар нэгэн сэтгэл хөдлөлт авталгүйгээр урт хугацааны доктортой төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх. Богино хугацааны ашиг нь танд өндөр эрсдэлийг дагуулдаг бөгөөд урт хугацаанд илүү үн цэнтэй хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тавдугаарт, багцаа төрөлжүүлэх. Өөр төрлийн салбарууд болон олон төрлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх нь таны эрсдлийг бууруулдаг. Эдгээр зарчмуудыг баримтласнаар та урт хугацаанд илүү үн цэнтэй хөрөнгө оруулалтыг бий болгож чадна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Үнэт Securities үнэ цасны компанитай холбогдоорой.